Espresso Martini podcast хийж байна. Yay! За сайн байцгаана уу? Удаан уулзсангүй, маш удаан уулзсангүй. Тэгээд амралттай байлаа. Нэг хост нь. Тэгээд амралтнаасаа ирчээд бичиж байна. Өнөөдөр бид хоёрын ярих сэдэв Christmas-ийн тухай ярих байгаа. Яа одоо дараа 7 хоногт Christmas болох чинь тэгээд Европ жинж айгүй нөгөө нэг хамгийн баг том баяр нь штэ. Монголд бол яг шинэ жилээ тэмдэглээд энд болохоор ер нь Christmas нь хамаагүй том. Тэг шинэ жил нь болохоор илүү найзуудтайгаа тэмдэглэдэг. Харин Christmas нь болохоор яг гэр бүлтэйгээ тэмдэглэдэг те. Австрид ер нь яаж тэмдэглэдэг вэ? Австрид нэг Америкт ч 25 тэмдэглэдэг штэ. Тэнгүүд манай энд ч 24 тэмдэглээд тэгэл Австрид ер нь гэр бүлэрээ л ер нь айгу тэмдэглэнтэй тэгэл гэртээ очоод аав ээж нь хоол хийж өгнө хүүхдүүдтэй. Эсвэл нөгөө нэг яг хүүхдүүд нь хоол молоо хувааж аваад би одоо десертээ хийн ч юм уу тэнгүүдээ эсвэл хоолоо хин хийх юм хөөг хувааж аваад тэнгүүтээ нөгөө зарим гэр бүлийнхэн бэлэг солилцохдоо яг ингээд Christmas-аар хүн болгон одоо ингээд бэлэг өгдөг том хүмүүстэй ч гэсэн тэнгүүд зарим айлууд болохоор ингээд хитрхи олон гишүүнтэй байх юм бол ингээд сугалтын бэлэг би бинийгээ монита шиг тийм бол арай нөгөө эдийн засагт амар хямралтай биш. Тэгээ гэр бүл дотроо би бинийгээ суулаад тэгээд тэр суугалсан үндэ л бэлэг өгд юм байлээ. Бас нэг тийм их ажгүй санаа шүү дээ. Ингээд сонссон шүү дээ. Тэгээ нөгөө нэг баг зарим айлууд ч тэгээ нөгөө Christmas-аар бүр амар том бэлэг өгд юм шүү. Баг төсөөдрөөс үнэтэй бэлэг өгд юм шиг л шүү дээ. Би тэрийг анх мэдчихээ амар гайхсан шүү дээ. Би манай ч тэгээд юугаар ч гэсэн баг бэлэг солилцдгүй шүү дээ. Шинжилээр хүүхдүүд бэлэг өгдөг шүү дээ. Тийм тэгэл ёолкон дээр л нэг мөнгө тавиал Тэгэл нэг юм чихэр шоколадхан өгөөл тэнгүүд энд бол Christmas гингүүд хүүхдүүд нь бүр ингээд жоох хүүхдүүд нь тийм яг одоо ингээд өвлийн өвөө байдаг мэдэг гэдэгт амар итгэдэг. Бүр ихэр итгэдэм байлээ. Хамгийн том бэлэг авд юм шүү баг. Ааха. Тэгэл амар хүлээгээл ёо Christmas боллоо, банахт нь боллоо гэл тэрийг амар хүлээж мүлээгээл. Берлинд буюу Германд яаж тэмдэглэх үү? Германд бас 24 гэрийнхэнтэйгээ хоол молоо идээл. Бэлгээ задлал. Тэгэж санагдсан. Тэгээд энд чинь тэгээ нөгөө нэг яг 24 тэмдэглэдэг ч гэсэн яг нэг өдөр биш шүү дээ. 24, 25, 26 3 өдөр тэмдэглэн. Тэгээд бүх юм халттай. Тэгээ 31 чинь бас баярын өдөр тэгээд 31 ч онгорхоо юм уу? Нэг нь бүх юм халттай маань тий. Тийм. За. Тийм ч одоо нөгөө хүмүүсээ хурдан цуглуулахгүй бол хамгийн юм хаалаа. Харин тийм ээ. Би бас маргааш хүмүүсээ цуглуулъя гэж бодоол байна. Тий, энд чинь тэгээд нөгөө надад болохоор нөгөө нэг Christmas-ийн үеэр хамгийн гоё маань нөгөө Christmas market-д онгоод штэ. Тэрийг одоо монголоор их хүлээ 100 сарын зах гэх юм уу? Маркет. Зах шиг тийм юм ингээ онгоодог. Тэгээд тэр нь болохоор ингээ янз бүрийн газар ингээ олон газар ингээ онгоочдөг. Тэгээд жижигхэн том янз бүрийн тэгэл орхоор нөгөө нэг юм хөөрхөн нөгөө жижигхэн төцүүд ингээ байдаг. Тэгэл юмнууд заараал идэж ухаан заараал эсвэл нөгөө нэг янз бүрийн хөөрхөн Christmas-ийн нөгөө гараараа хийсэн юмнуудаа заараал. Би сая нөгөө нэг жил болгоно нэг шинэ юмроо очдөг байхгүй юу? Тэгсэн чинь сая би юу явсан? Голландын Christmas market гэ Германд. За. Тэгсэн чинь тэр нь болохоор ийм 2 өдөр болсон байхгүй юу? Тэгсэн чинь амар хөөрхөн байсан шүү дээ. Бахан ийм Голланд яг тэр нөгөө нэг Германд амьдардаг Голланд хүмүүс бизнес эрхэлдэг хүмүүс юм уу те тэд нэр ингээ маань ийцэн. Гэтэ амар хөөрхөн өөрсдөө гармаараар хийсэн янз бүрийн юм зарж байгаараа өвөө юм нэр амар хөссөн шүү дээ. Юм азарчаа. Тэгсэн чинь нэг өвөө юм хоёр Голландын вафл хийж зарчсан. Өвөө нь шараад заяа. Тэгсэн чинь имэн болохоор ингээ баглаа зарчсан амар хөөрхөн. Тэр надад хөөрхөн санагт. Хөөрхөн юм бэ. Харин тийм ээ. Эндхийн яг тэр маркетууд нь амар хөөрхөн. Би яг сая
амралтнаасаа ирчээл яг тийшээ очиод нөгөө найзуудтайгаа уулзаал. За өнөөдөр чамтай уулзнаа. Маргааш тэрнтэй уулзаж тэр маркет руу очно гэл. Тэгэл амар өөрийгөө мудна гэж бодсон чинь гадаа амар хүүтэн. Тэгээ халуун вайн уугаа зогсож байгаа гэсэн 2 цагаас илүү уулзтай байж чадахгүй мөлий. Тэр үнэ. Халуун вайн чинь бас нөгөө нэг юм штэ тий. Яг уудаг нөгөө Крисмас маркет дээр уудаг юм нахгүй юу? Яг халуун мөртлөө вайн. Халуун вайн тэг пүнш гээд тэгэл амар олон төрлийн пүнштэй. Оранжтэй эсвэл ингээл янз бүрийн жимсний амттай ч юм уу төрөл бүрээр нь гаргацдаг. Пүнш нь бол гайгүй. Тэгтээ глүү вайн гэдэг нь улаан вайныг халаацсан улаан вайн ухаар ёо бүр хоёрыг уугаа би бүр согцсон яваад. Ер нь тэгдэж шүү дээ бараг. Хоёрыг уугаал. Би хаа тэр нөгөө нэг Унгар гэсэн тий Унгар маркет гэл. Холланд уу? Холланд. Голланд маркет дээр юу уусан шүү дээ. Глүү бир гээд халуун пив. Юу юм цааваа юм бэ? Би тэгээ амар заавал гэж утсахгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг юм нөгөө нэг жимстэй нэг жоох юм талцсан нөгөө нэг бирэндэд жоохон чиртэй ч юм шиг. Тийм бийг халаацсан бил дулаан өнгөтэй. Хөөе биш тэгж бодоогүй аа. Бир жоохон гривэнтэй тустаад тас. Тэгтээ тэгээ жоохон халаас нь чам халсан уу чи? Уу яг хуу нэгийг угаач арай халаагүй л дээ. Гэтэ яг гойлавтас. Тэс глүү жин мин гэж зартуулсан мэлээ манай энд. Жин халаас жимийг та авч үзээгүй л дээ. Цөө. Манай энд чинь тэгэл амар Jägermeister зайстраа дотор нэгэл шнапсаа нэмүүлэхүү гэл хэрэг суулын шнапс нэмүүлэх юм бол нэг мөнгө төлөөд нэмүүлж хүмүүлдэг. Тэгэл юм амар тэгж бод. Надаа гэхдээ нэг нөгөө таалагддаг юм заяа ингээ глюван авна штэ. Тэгмээ нөгөө фанд гэл өгдөг. Одоо нөгөө нэг амар гой заагаад них гойч зарим нь яг них гой биш та аягтай өгч байгаа хгүй тэг глювана тэгэхээр тэр аяанд нь бас нөгөө мөнгөө төлөө тэгээд дараа нь аяга буцааж мөнгө авдаг хгүй юу. Тэгсэн чинь өмнө чинь 1-2 евро гэсэн чинь штэ манай энд 5 евро. Хөө манайд угаасаа л бараг 5 евро байсан. Хүй өмнө чинь 2-3 евро л хийсэн. Тэр чинь глюван 5 евро тэнгүүтээ тэр аяан нь 5 евро. Тэгэл 2 глюван гингүүш 20 евро бэлнэр өгөхтэй болчихж байгаас тээ. Тэр нь жоохон хэцүүхэн. Манайд бүр 5 евро болцсон бэлээ. 5 ирээ. Юу ямар юм тий. Харин өдөө болцсон тий. Харин би бодроод болсон. Ямар азар хоёрыг угаал шууд согтож байгаа юм бэ? Согтол дараал. Тэр Крисмас маркетийн хав нэг сул тал нь жоохон үнэтэй юм уу тий? Аха. Харин. Тий, манай энэ Винд цаа ингээ нэг юм баантаг үйдэг хөхгүй юу? Улаан өнгөтэй яа чи юм. Яа одоо тэр баантагнаас болоод бүр цагдаа магтаа хүмүүсийг торгож байгаа гэвд тоо. Амар олон жуулчд ингээд урд нь тэр чод ингээд замын хөдөлгөөн явж байгаа шүү дээ. Машинууд явж байгаа чинь ингээд хүмүүс урд нь зогсож зургаах болоод заяа. Тэгээд тэр нөө машины хөдөлгөөнийг хэцүү байдалд оруулаад тэгээ ингээд цагдаа магдаа бүр зогцуулаад зогсдог болсон тэр гудамж нь. Танах тэгээд одоо Крисмасаар амар их жуулчд ирж байгаа юм уу? Yes, амар бүр ингээд тэрэг гой нөгөө маркетууд нь битүү. Харин нөгөө жуулчд бас яг Европод яг тэр нөгөө Крисмас маркет үзэх гэж л ирд юм шиг үлээ тий. Наа. Гэтэ Винийхийг угаасаа хамгийн гоё маркетуудын нэг гэдэг юм л шүү дээ Европын. Тийм. Аха. Германд болохоор хамгийн гоё нэг Кёльнд байдаг гэдэг юм л. Берлин яг вэ? Дажгүй. Би ихтэй Берлиний баг бүх маркетыг ороод тусгацөө. Хөөдтэй амар хөдөг гинэ Берлинд. Тэгтээ тэр зарим зүгээр амар жижиг юм байлээ баг нэг очих шаардлага. Тэгээ том маркетууд руу бүгд нь ороод тусгацсан. За. Тэгтээ тэгэл нөгөө нэг Гебратны мандал авахар амар үнэтэй те. Нөгөө нэг сам одоо тэр ямар самар хэм бэ? Тэрийг үү Алмонд. Тий. Тэрийг ингээд зүгийн бал малтай ингээд хуураад халуунаар нь идвэл амар гоё юмтай. Тэр бас амар үнэтэй. Харин. Биш тэр удаа хаа болсон. Эцээр залхацсан юм уу? Аха. Сайн нөгөө манай юуны шинжил хасахгүй ажлын.
Тэгээ манайхын офис дээр ийсэн заяа шинжилээ. Тэгээ амир нийтдээ нөгөө DJ мэж авчирсан заяа. Манай офис нөгөө юундаа л хийж байгаа байхгүй юу? Нөгөө нэг юу гэдэг лээ. Хоолны одоо нэг тийм том өрөө байгаа байхгүй юу? Хоол иддэг өдрөө болгон л байдаг. Тэгээ тэндээ ингээд тайдсан гутаа тэгээ DJ мэж авчирсан. Тэгээ хүмүүс нь тэндээ үж. Тэгээ нэг бас нэг дуучин муучин авчирсан нөгөө нэг дуулж малал тэднэр. Нөгөө гадаа нөгөө нэг баахан бас нөгөө Christmas market ч ингээд юм жижигэн түүц авчирсан. Тэгээ хоол мол уухам клюва юм уу авч олно. Хүсийн хэмжээр авч олно заяа. Тэрний хогоос тэн дээрээс нөгөө нэг баха мандал литер хөсөхгүй тэр нуус нэг ганц харыг кармалал гэлүүгээ орч. Тэрийг идэ тэгээ ер нь бол энэ жил бол хангацсан л гэж бодож нөөрөө. Кармалаад. Монгол тийм юу гэдэг үстэй нөө гэдэг үстэй. Автобусанд яасан чинь самарнаас алдаа гэсэн чинь үгүй цөөн гэдэг. Тэ? Нөгөө оюутнууд л их шүү ганц заяа. Тийм ондгоо явдаг гэсэн шүү дээ. Автобусанд ингээд хоёр оюутан явжсэн чинь нэг нь карманаасаа гаргаал нэг юм мэдээдсэн чинь найзаа самарнаас алдаа гэсэн чинь үгүй эн чинь цөөн гэдэг. Цөөн кармалцсан тэрийг хэлээ. Тэрнтэй адилхан чи самраа 2 кармантай хийжэл. Тийм шүү дээ. Үгүй тэр чинь нөгөө нэг юм амир хүүхэн жижигэн ботлоор ингээд савлаад өрөө тавьсан байсан байхгүй юу? Үгүй тэгэд автомат тэр чинь. Ахмаа аваад яа. Би тэгтээ тэгээд юм нэг хоол молоо идчихээл нэг клюва нугаа самраа идчихэл явсан дөө. Хүмүүс нь ямар байсан. Хүмүүс нөө. Хөөе. Гэтэ яг би ингэж утсахгүй нөгөө юу өмсгөө мэдэхгүй тэгтээ за германууд тийм ч нэгэл олигтой өмсөхгүй дээ гэж бодоод зүгээр нэг байдаг юм өмс би зүгээр нэг харипо өмсөөл нэг юм улаан цаас өмсөөл хацаахгүй юу. Тэгсэн чи яг л миний төсөөлснөр зөв байдаг юмнууд өмссөн. Эсвэл нөгөө Christmas зүгээр нэг юм светерүүд байдаг шүү дээ зүгээр юм цамцнууд. Тэр мэрийг эсвэл зарим нь өмссөн. Тэгэл ямар азар палаж өмсчих шууд онгонд орох юм биш үү ёо. Монгол шиг тийм амар fancy хийхгүй шүү дээ. Тэгэл бүгдээрээ бараг ажлынхаа хувцастай чахав заяа. Юу нүр мөрөө бодох. Тэгэл нөгөө хоёр мамаа идэл нөгөө нэг хүчмөчөө сонсчоод жоохон ингээл хөдөлж байгаа л. Яа. Тэр видео коллегийн ярангууд манай найзаа яаж бүжиглэгээ харуул. Էլ хоёр тийшээ ингээл найхаж байгаа л тэгэл болоо. Гэтэ би тэг дөрүлээ авцсан тэгээд хүмүүс үлдээл нөгөө клюва майна уугаал удсан л. Тэгсэн л тий. Харин. Гэтэ тий нэг сүртэй болохгүй дээ. Нэг тэгсийгээл ингээл дуусна шүү дээ. Үнэ. Би чи нэг хамгийн анхны ажлынхаа шинжил дээр амарлаг баруун маруу палаж өмсөөлөө. Дээгүүр нь клизер өмссөн тайлж чадахгүй ичээд. Хитрхи бариу палаж өмссөн нөгөө артлаас овож тавоогоод ингээд хитрхи секси тэгээ бүр халуувцсан ч гэсэн плейсрээ тайлахгүй гэсэн болцсон. Бүр үнээр ичмээрсэн цаа юу ингээ яаж чадахгүй хөдөлж чадахгүй тэгээд буснаас зүгээр өмссөн. Буссан зүгээр л энгийн хувц өмссөн. Гэтэ нөгөө HR-ийн айгу гоё хувц өмссөн л хэлсэн л та. Гэтэ яг манай тасгийнхан буюу манай ширгээнийхэн тэгээд бараг 500 гаруй ажилчтай амар том. Тэгэл миний мэддэг хүмүүс айгуу даруухан хувцалцсан. Тэгэл плейсрэж тайлж чадахгүй. Хөлрөөл суугаад байсан. Яа, тэгэл амар өсөйтэй гутал мотлоо өмссөн хичээж өхмөр. Өсөйтэй гуталтай байсан юм уу тий? Ааха. Тэг амар ицсэн. Тэгэл дараагийнхаа шинэ жилээс зүгээр л өмд өмсөн явдаг. Басан ажлынхаа хувцастайгаа тэр өдрөө. Харин тийм ээ. Тийм л болт юм байна. Шинэ жил тэгэл анх гэхдээ энд ирчээд шинэ жил Weihnachten гэхээр би нэг амар баярлалтай байсан шүү дээ. Ингээ нэг юм бүх юм хаагаал. Тэмдэглэх хүнч байхгүй. Тэгэл одоо яг ингээ сүүлийн 3 жилээс амар ингээ догтлдог болсон байлээ. Christmas болохны, Сильвестр болохны, шинэ жил болохны гэж амар баярлал. Тэгэл гэр мэрээ тогтчуулаад гинтхэн баг шинэ жилсэг айгүй юм Christmas-лэг хүүхэн болцсон байлээ. Танах ёлка зассан юм. Ёлка зассан. Тэгэл жил болгон за жижигхэн мод аавь шүү гэж гараад хамгийн том нь аваад ороод ирсэн.
Тэгээд гэсэн чи тэр гэрэл нь ядчихад 2 гэрэл ингэж тавьдаг байхгүй тэггүй л амар том чи нэг гэрэл нь шатчихж одоо маргааш ихээд шинэ гэрэл авахаас харин энд чинь нөгөө хүмүүс жинхэнэ мод тавьдаг шүү дээ гэртээ. Тэрний хаваа гоё юм биш. Гэтэ тий гаргаж хайхан жоо хадрат. Би зүгээр хуурамч мод тавьцсан. Одоо 3 дахь жилдээ хуурамч модод. Гэтэ тэр чинь нэг бодлын байгаль их дэлхийгээ бас хайрлагдаж байгаа юм шиг тий. Харин тий хүмүүс амар яд юм шиг л шүү дээ. Биний харсан чинь амар нөгөө нэг амар хоёр тал нэг нь болохоор жинхэнэ мод зүгээр нэг нь болохоор хуурамч мод зүгээр. Тэгээ яагаад ингэсэн чи жинхэнэ модныхаа нөө байнга тайраад хайж байгаа шүү дээ. Гэтэ тий угаасаа нөгөө нэг юу гэдлээ жинхэнэ мод ягаа сая. Мэдгүй тэр чинь тэгээ угаасаа л яг энд зарах гэж бүр хүмүүс зарах гэж ургуулдаг тийм. Тийм угаасаа тэгж ургуулсан болохоор яг хөө тийм. Харин хуурамч модох нөө пластик болохоороос нөө хүмүүс чинь нөө пластик битгий ирэлмээр хэлээд байдаг шүү дээ. Гэтэ яг нэг авчаа тэгээд тэрийг ингээд жил болгоо хэрэглүүл бас болж шүү дээ. Зарим хүмүүс нөө жил болгоо нөө пластик модоос олж болоод байд юм шиг л. Хасаагүй л модонд авсан шиг л. Бахан мантик тавьсан. Тийм. Тэгээ энэ жил тавиагүй. Тэгчээ түрүү жилийн мод тавьсан хэрэг. За энэ жилийн мод их одоо юу вэ? Энэ жил чи одоо нөгөө нэг манайхаа ирээ тренд засмаар ивэл Ralph Lauren Christmas. Тэр нь яадын? Тэр нь яадын гэх нөгөө нэг Ralph Lauren гэдэг чинь нөгөө нэг брэнд polo short гэдэг. Эдгээр болохоор ингэж цацдаг гинэ нөгөө нэг жил болгон Christmas-аар өөрсдийнхөө нөгөө нэг shop одоо дэлгүүрүүдийг амар гой цацдаг гинэ. Тэр нь яаж цацдаг гэхээр одоо нөгөө амар дээр үе нөгөө нэг чинь Home Alone гэнэ гэрте ганцаараа кинон дээр гардаг шин тийм амар cozy Christmas гэдэг шүү дээ. Ингээд амар гоё юм дулаахан юм cozy орчинтай улаан юм гүн ногоомогоо өнгөр ингээд хойлол нэг юм дээр 90-ад оны нэг тийм Christmas маягаар. Тэгж цацдаг гинэ. Тэгсэн чи тэр нь одоо мод нь ороод хүмүүс одоо тэгж цасан гэсэн. Яг нөгөө 90-ад оны Christmas-ийн кинонууд дээр гардаг шиг нэг тийм cozy. Одоо энэ жилийн мод. Би бүр тэгэл 3 жилийн өмнөөс л тэгвэл тэр модоор явж байгаа юм байна. Тийм ер нь тэр юу нэг classic Christmas хийж байгаа юм л та ер нь бол. За. Би ч тэр мэр амралтанд яваад ерөөс шинэ жил мөлийн уран амьсгалгүй байж байгаа ирээл бүрстэй 2 өдрийн дотор бүх юмаа худалдаж аваад чимэглээл тэгэл байлаа. Тэ нэрэ Christmas гэснээс битээр Европт ирчээд нэг Christmas-аар аялж исэн тий. Тэр үед зутарсан. Санж инүү тэр юм. Ааха. Гэтэ нэг гоё юм нөгөө юм хямдхан байсан тий нөгөө нэг хүүтэн болохоор. Ааха. Гэтэ хойлоо битээр хамгийн нийт бар хамгийн анхны удаа аялсан уу? Өөр хот руу хамгийн анхны удаа аялсан тий. Юу ч мэдэхгүй. Юу ч мэдэхгүй. Бүр ингээд. Тэгээд бүр амар нөгөө нэг амар л чадангийн утцсан баг 3 хоног автобус нь хонлоо. Тийм шүү дээ. Хоёлаа эхлээд Милан явсан хгүй юу? Миланд хоёлаа уулзаад ниссэн. Чи манайд ирчээд хоёлаа очичоод тийм. Тэгээд хоёлаа Миланаар ниссэн дээ. Тийм. Тэгснээ Миланы өдөр байснаа оройн автобусанд суугаад Венец орсон тий. Тийм. Тэгсэн чинь хамгийн нийт Венец орсон штэ. Тэгсэн чинь үүрийн баруун 6 цагт болгоцсон тий бид нарыг. Йоо, тэр үед хотел цайлаагүй заа зөв өдөржингөө гадуур явна мөнгөө хэмнэ нэгээд тэгээд бүр ингээд ямар ч дуршлаггүй тэг хамгийн нийтдээ Миланд ингээд битээр бас айгүй үрээр очоод тэгээдсэн чинь хүн чин за яг үндэ бас баа чи идэм байгаа зү тэг бүр буудлаахгүй Миланд тэгэл тэр мэргээ ерөөсө тооцоолоогүй тэгэнгүүтээ өдөржингөө гадуур явж ийснаа ус мусанд ч орох газар байхгүй. Тэгээд явж ийснэ автобусандаа шууд хоноод Венец ороод. Тэгээ Венецд яг үрийн зураа буугаад хоёлоо амар цутарсан тий. Бүр ус мусанд ормоор санагдаад. Тэгээд хамгийн амар нь үрээр бууж байгаа штэ. Тэгсэн чинь ингээд хамаг юм хаалттай хүмүүн байхгүй гудамжинд тэгээ хоёлын юуг явж ирсэн мэдгүй нэг усны хажуугаар нь яваад өө тэг надаа ингээд одоо ботор хамгийн тэнийг юм нэ штий тэгээ хотелчгүй явж иж ятаж зүр өөрөч мөрөвчтэй явахгүй байсан юм бол хоёлаа баг жижиг гэж чадаад ирсэн чимнэн төрж явах тэгснэ амар би нэг юм зараагаас нэг юм хавар намар юм гутал авцсан байсан аахгүй тэр нь одоо өмнө жил авсан байсан байсан
битүү бороо ороо тэгээ миний гутал салж унжсэн санаж байна. Ингээд гутал нороод ёо. Тэгээ тэр үедээ шинэ гутал авна л эцтэй. Шинэ аваас аваад найдаг гутал. Тэгээд гутал явуулсан. Дотроо шарк. Яа. Яагаад өөрийгөө тий зовоос юм болоо тэр үед би мөнгөтэй л байсан байгаа хгүй ингээл зөөгч мөгч байгаа ажлыг хийгээл ер нь гайгүй байсан. Тийчээд ингээ гутлах мадлаа сайлж авна. Бороо ороод тэгээд миний хойлоо тэгээд тисгүй шууд буудал авсан наатаж ярчихсан. Шүн мөн цаа унтаж чаддаг юм шиг байна тэгээд автобусны хойлынх нойр хүрсэн тэгснэ. Винэт цаа өдрөөр буудлаа вишэл нимус ихнээс л авахгүй юу. Тэгтээ юу гайгүй үнээр авсан тий тухай үед одоо бодох нэ. Бас чуу аттай яг гайгүй үнтэй бодлоо та тий битээ орон усанд орсон унтаж мутаа тий. Гоё тэгс чи хойлоо бүр амар гоё болоос ирсэн тий. Харт. Нүд ам нэгдэл. Яа винэт. Тэгэл Ром руу ахиж фликс буусаар яваал. Шүнжэнгөө яваад бас Ромдо гэтээ 3 өдрөөсөн тий. Харин Ромд хавхтыг авсан. Өмнө нь 2 шүн автобусаар бол зүгээр л хийж бодсон юм шиг байна тий. Өний эрэхтэй нэг шүн ч явах амар хэцүү. Ер нь бол аль болох унтлагын автобусанд хэрвээ чадвал ер нь бол аль болох өөр замаар л явах хичээ. Амар хэцүү тий. Автобус бол өстой хэцүү. Яг нэг бол богоноор явна эсвэл онгоцоор ниссэн хамаагүй шулаахан. Тэр үед чинь Ryanair бэдгүйсэн шүү дээ. Одоо ч амар Ryanair ч хямдхан. Эсгийн захиал бол онгоцны билет хямдхан л та. Харин юу ч гэсэн уг нь метро тэр нөө зүг ч юу лээ метро л. Шүнийн зүг. Шүнийн богон. Богооны бас билет эртхэн захиалч бол бас хямдхан л идэм бил шүү дээ. Цагийн тулгаараа л үнэтэй болчих юм бэл. Эртнээс төлөвлөсөн бол тэр үед бол нийтдээсэн. Гутал салж ундаг бүр ёо. Гутлаа салж унтлаа бол асгартал бороо орол тий. Бүр ингээд 100 бороо орж байгаа юм шиг бороо асгарж ордог энд амар түүхтэй. Зонтог монтог хэрэглэхгүй бол. Тэгээ юун зонтог монтог тий. Хойлоо тэгээ нэг юм авч нөмрөөстэй нэг юм. Тэр зураг байдаг тий. Нэрэд хогийн уд. Хогийн нэг уутаач нөмрөл. Яа, нийтдээс. Гэтэ одоо бодох нь бас гоё л юу болуулж байгаа юм шүү тий. Дурсамж юу? Memory атлаад ингээ бодохоор Ром амар гоё. Ер нь бол Итали гоё л санагдаад байд шүү дээ. Хүн уусаа ингээд юугаа марчт юм шиг л шүү дээ. Нөгөө хэцүүсэн яг нэг хэсгэд юм марцсан. Үнэ. Надаа яг тэр дурсамжинд байдаг заяа зүйл хойлоо ингээд амар их хоол идэл яваад байсан санагдсан. Хаана гоё хоол ингээл амар гоё хоолны газар хоол идэл яваад идсэн санаж гинөө. Италид уу? Гэхдээ хамгийн инээт нь хойлоо тэгээ юу ч нөгөө нэг research юу их мэх ерөөсөө юу ч төлөөгүй авсан дээ. Тийм надад ингээ одоо бодохоор амар инээдтэй заяа. Би одоо хизэж тэхгүй л дээ. Би одоо очихсан юм ихний өдөр ингээд бүгдийн планыг гаргаад баг ресторан хайж майж олж байгаа явдаг хгүй одоо тэр үед чинь тийм а мэдхгүй тэгээд за яг нэг хальт нөгөө нэг энэ том юмнуудаа үзэн гэж бодчихвол тэгснэ ресторанаач хоёулаа хайш орох гэдэггүй явж байгаа л хөө энийг дажгүй байх чи ийш орчих юм тэгэл ядагстэй хамгийн нэг тийм нөгөө Ром тачингуудаа миний санаж байгаа юм дээ штэ хоёулаа хотелд очиад унтчаал босч байгаа хгүй 12 мараа ингэ бос тэгснэ за хоёулаа өнөөдөр юу хөгснэ би Google гаргаж ирснэ Ромд хийх юмнууд юу тэгээ харцаад за хоёлаа яач нөгөө Колосеум үзэх юм байна өнөөдөр. Би бүр тэр үед хаана юу ч хийгээ явж исэн тэгэл шамаг дагаад чи чинь бас миний өмнөхөн ирж мэрсэн бас Европын туршлагатай нэг чамаг дагаал би за яг тэр үед TikTok гэднэр байхгүй байсан болохоор бас ингээд нэг юм болгоно Google дээр л те. Тийштэй. Одоо бол TikTok-аас хараад TikTok шиг тийм юм байхгүй шүү дээ. Google тийм TripAdvisor Google юмнууд тасал марч чаал. Ханд. Тэнгүүтээ битээр нэрээ ерөөсөө аялж биддгүү цай музей орж ерөөсөө мэддэг. Зүгээр ингээд гаднаас нь харчаал зураг авах болчаад за дараагийнхаа газар руу явъя гэлтэй.
Одоо л юу яа орох музей зүзээгээ сонгоол. За хэдэн евроны тикеттэй байна гэж хараад тэгж ингэсэн тэр үед юу музей дотор нь үзэх нь их сонирн биш те. Зүр гадаа л зураг авахулчвал за окей болцсон гэл. Хайрт. Тэр үед ихтэй тийм сонирхтойс юм шиг амаа зовлох юм байсан болохоор юу мөсөө тийм дэлгүүрч хоёлаа хийдэггүйсэн те. Нэр бододсэн чинь бас юм идэл идэх юм. Яа бүр өсөж өгч байгаа хоёр юм ааш. Юм идэл угаал яваад энэ тэрэн битэрээ пицца паста гэдэг нь л гоёсэн баха. Хөөе хойлоо нэг солонгос ресторан санаж байна. Санаж. Тэр нь амар хол бүр хайж явал. Ихтэй гоё исэн те тэр ресторан. Нишүүл уяач гişгтэй. Шилтэй хол идья. Энэттэйсэн шүү. Аялж мэдхгүй. Анх аялал. Гэтэ нэг аялал дээр ингэдэг аахгүй одоо ингээ найзууд ч юм уу хосууд ингээ аяллаар явангууд амар бинийгаа таньж мэддэг. Хүмүүс тэгээд амар эвгүй зангаа яг инэр хүмүүсээ гаргаж ирдэг гэд. Тэгээд битээр бол яг ингээд аялангууд биендээ бүтэж амар ууралж байсан үе бэдгүүд ойл амар цогцдаг хүмүүстэй аялахаар. Ааха. Хойлоо жирэн дандаа сайхан л аялдаг штеп. Хойлоо гэхдээ тэгэл нөгөө нэг амархуйтай амарчаал өсчүүл юм идчихэл зарим хүмүүс болохоор ерөөсөө суулгахгүй тэгээд амруулахгүй. Одоо энэ дийж явахаар бас хэцүү. Одоо ингэ байж баритмал бас байж болохгүй. Флексибл ах хэрэгтэй. Яа. Битээр чинь тэгэл цангаад гэдэг өө тэр тиймээ цангаад дээ шүү гэл тэгэнгүүт 12 хүртэл унтсан ч за унтчихлээ гээл тийм. Нэрвэс нэг сансан юм нөгөө хотелгүй хэцчихсэн гэсэн штэ. Тэгс хойлоо нэр дандаа Макдоналдс ордог гэсэн юм штэ. Тэнд найс орох гэдэг. Харин тий. Тэгээд нөгөө интернет уцаац нэг уцаац. Ямар өрөвдөлтэй. Йоо, одоо тэгэж явах гэвэл явахгүй штэ. Харин тий. Бас аминд ордог юм билээ Макдоналдс. Тийч ч нөгөө амар ийшт онгоцдаг. Юу үдчихс та сайхан үе ээжээ залуухан ч ээж. Тэгэл дөнгөж Монголоос ирсэн бүх юм нь гой санагдал те. Харт. Манай найз чинь над дээр бас байнга ирдэг. Тэгсэн ирнэ сая нэг жилийн өмнө ирээд би ингээ найздаа музей үзүүлж чи одоо надаа энэ минийг яад үзүүлээ. Би одоо зөндөөл ирлээ. Одоо л энэ музей зүзгийг чи орж үзчихсэн чи. Тэр үед би мэддэггүй байсан юм ба. Музейг мэднэ. Угаа одоос бодохыг тэр үед сонирхдаггүйсэн баха. Тийм бах тийм. Музей гэж боддогсэн. Яг нэг 20 дөнгөж 20 мөр гарсан байсан шүү дээ нэг. Юм музей тэгэл зүгээр гадаас нь хараад заа гээл тэгэл нөгөө нэг сайхан юм идэл юм уугаал явах сонирхолтой байсан юм шиг. Туршлага шаарддаг юм байлээ. Одоо ингээ харах нэ. Харин тий чинь нэг аялж байгаа л туршлагаа хөрөмтлүүлнэ шүү дээ. Харин тэгэл битээр ч аялж мэддэггүй ээжээ. Одоо л та сайн аялагч нар болсон гэж бодож байна. Чи тэгвэл ямар аяллаа зөвлөхөө хөсөн бэ? Хэрвээ чамаас одоо Европ дахь аяллаа зөвлөхөө. Европ дахь аяллаа зөвлөхөө юу? За ер нь бол би яг нэг зөвлөгөө өгөх заяа. Буудал дээр хизээж битгий мөнгө хармал. Яг миний анзаарсан юм бол буудал онцгүй ах юм бол тэр чигээрээ амралт ингээд жоохон даун болчдөг заяа. Мэдээж ингээд одоо жил би ингээд найз охтуудтайгаа Копенгаген явсан ахгүй юу. Тэгээд ингээд за ингээд хямдхан буудал авчи бүр буудалж ийм нөгөө нэг ингээд амар олон ингээд тэр чинь тийм тэрэнд ороод тэгсэн чинь бүр ингээд үнэхээр тухгүй байсан заяа. Тэгээ бүр тэр чихтэй тэр аялал амар тухгүй болсон. Кичнээн бид нэр ингээд өдөржингөө гадуур явж байгаа ч гэсэн тэгэл амар ядарч өрөөндөө орж ирэнгүүт өрөөнд бүр амар хөгийн байнгут бүр ингээд өрөөндөө ормооргүй санагдалцаа. Тэг бүр ингээд нөгөө нэг гоё амралт чинь тэр чихтэй ингээд тухгүй болоод хэлтийм байлээ. Нэг хамгийн алтан зөвлөгөө бол мэдээж одоо амар үнэтэй буудалд орох биш. Гэхдээ ер нь бол тийм мөнгө хэмжээгээд хамаагүй хямдхан буудалд орвол ер нь хамаг тухайлдаг даад амралтын тэр нөгөө нэг гоё байдал алдагдчих тийм байлээ. Тэр үнэ
Миний болоо чам дээр дөрөөлөд өгвөл бас нөгөө нэг юуг нь амарсаа уншиж байгаа бас ах хэрэгтэй санагдах. Хотынхоо одоо нөгөө ревю эдийн. Хөөе би хүн болгон уншдаг гэж утсан чи уншдаг хүмүүс идэв юм лээ. Зүгээр л нэг гайгүй үнэнтэй юу шууд авчдаг. Ревюг нэг сайн уншихгүй. Би хараа юм уншдаг хгүй. Тэгээ нөгөө нэг би нэг ингээ 5 оттонууд энэ жоохон уншингууд. Би ихтэй юуг унших дуртай гэж 4 оттой. Яг л тэр хүмүүс таалагдсан мөртлөө нэг юм жоохон болохгүйсэн бааз. Тэнгүүд 4 3 оттойг нь уншаал. Тэнгүүд нөгөө нэг амар юм уу яадаг мадаг. Өрөө мөрөө сайн цэвэрлдэг эсвэл амар нөгөө дуучин амар сонсогддог масгдаг ч юм уу. Тэг гадамаданы чимээ сонсогддог масгдаг. Эсвэл амар нөгөө зарим хүмүүс ингэ бичсэн байдаг. Хотел нь өөрөө гоё мөртлөө яа нөгөө локейшн нь амар эвгүй мэгүү гудамжинд дэдэг мэдэг. Тэгвэл бүр хэрэггүй шүү дээ. Хичнээн үнэн гайгүй шаа гээд. Тэгэхээр ер нь бол тэр юунуудын сайн харж агаад орох хэрэгтэй мэлээ. Харин яг тэр нөгөө нэг онцгой ревюнуудын аягүй сайн унших хэрэгтэй юм бэлээ. Яг тэн дээр ч л яг юмнууд гарч ирдэг юм бэлээ. Ер нь яг тэр юмудаа сайн уншиж агаад тэгээ буудлын дээр бол яг ингээд заавал бүр 5 оттойг захиалах шаардлагагүй гэхдээ дайчгүй буудал бол захиалчих хэрэгтэй юм бэл. Тэгэл өөр яг ингээд хідэн төгрөг өрх мөрх хэсгээ бас амар тооцоолох хэрэгтэй. Тэгэл заримдаа шопинг мопинг хийхээр болох ч юм уу эсвэл бэлэг турсгалын юм авах болонго сэтгэл хүрээд амар их юм авцсан би. Тэгээ дараа нь тооцоосон чгүй юу биний мөнгө. Тийм хүн дээр нь хамтрагчаа айгуу сайн сонгож явах хэрэгтэй. Найз охтуудтайгаа явах гэж нь уу яг хинтээ явах гэж нь те. Тэгээ бас яг хосуудад гэж хэлэхэд дөнгөж үерхэж эхэлж байгаа бол энд хүмүүс дандаа тэгэж хэлдэг хамт нэг 7 хоног ч юм уу хоёулахнаа аялалд яваад ир зөвхөн хоёулахнаа тэгжиж хоёр би нэг амар сайн таньдаг. Тэгэл яг хотел ч юм уу яг аялал эхлэн гээл төлөвлөгөө гаргаад эхлэхэд л яг хүмүүсийн зан чанар надад амар мэддэг санагдав. Хин нь яаж санаачлагыг гартаа авч ийн энэ хүн санаачлагтай хүн байна уу үгүй юу гэдгийг шууд мэддэж эхэлдэг. Тэгэл нэг нь зөвхөн нөгөө хүндээ бүх даадгаараа өрүүлээл те. Тэнгүүд нөгөө хүн чинь Google Maps-ээ хүртэл хараад явхаар ч амар стресст орно штэ. Тийм ч яг тэл яг хүний зан чанар амар танигдтыг санагдсан. Чи нь хувааж яах хэрэгтэй? Хамтаа төлөх хэрэгтэй гэж бодож байна. Аялаа юу? Би бол аяллыг хамтаа төлөөсэй гэж боддог. Тэгээд яг миний бол яг төлөвлөх үү? Хамтдаа төлөөд хамтдаа төлөвлөөсэй гэж хүсдэг. Ой тэгээд хэцүү штэ нэг нь ингээд төлчдөг юмгаа гэвэл яах юм? Чамаг даа. Тэгээд тэнгуү чинь би тэр хүний хүсэлтэнд тааруулж буудлын модлоо сонгох болчихно. Тэгэл ингээд чамаа тай гэснээ нөгөө чиний яриад байсан шиг амир буудалтай ажиллах. Харин тэгэл би чинь даалгуулж байгаа хүн чинь чимээгүй л нь шүү дээ. Тэгэл гомдолж чадахгүй. Гоё яана. Тэгэл хамтдаа төлөвлөх амар хэрэгтэй. Одоо жишээлбэл би болохоор ингэдэг байхгүй одоо ингээд нэг 5 буудал ч юм уу сонгоод одоо энэ би ч юм уу нөгөө хүн маань ч юм уу 5 буудал сонгоод тэнгуүдээ тэн дундаасаа хоёулаа нийлж агаад ч юм уу гуруулаа нийлж агаад бестийн сонгодог. Яг хамтдаа яг тгийж яахгүй бол бас зөвхөн нэгэнд нь таалагдаа нөгөөдөд нь таалагдахгүй бол бас төвөгтэй. Чи юу гэж бодож байна? Би ч гэсэн юу хамтдаа төлөвлөл бас нөгөө нь юу хийхээ мэдээж яриад бас нэг хүнийхээ зөвхөн хүссэн юм хийдэж болохгүй шүү дээ. Би яс хүссэн юм хэмээр ш. Тэгэл одоо яг тэр хүн яг тэрийг хэмээр нэг сайхан тэрийг чиний төлөөгээд тэгвэл миний төлөө болохоор энийг хийгээд тэгээд тэргээ сайхан хуваад авчуудыг хоёулаа бас сайхан аялах юм шүү те. Зөвхөн нэгнийхээ хүснээ гэдэг бас нөгөө нь хэцүү шүү дээ. Юм дээр тэгэл аюу биенийхээ арга ивийг олоод явах хэрэгтэй юм санагдсан юм аялал дээр зэрэг уралж болохгүй. Уралж хахад тэгээ тайшруулаад явах хэрэгтэй. За болно бүтний. За юунд стресс байгаа амчин цанг чинь суугаад юм уу? Юм идмээр ээ нөө ч гэдэм үү те. 0 ормоор энэ халууцаад ээ нөө дараад ээ нөө. Тэгээ зэрэг урлаа. Аялахаар яагаад тийм нэг сонио уур үрээд дээ. Яг нэг жоо ингэ хэрэлдэх гээд байдаг те. Үгүй нэг битгий яа нэг уур үртэй мөч ирд юм лээ. Аялаа авч хахад миний бодлоор бүх даалгаврыг өөрөө хийгээ яваад хаддаг тухаа. Хамаг хэмиг өөрөө толгоон дээр авч яваад одоо ингэ
ингээд бүх ингээл Google Maps-аа чараал энийгэж төлөвлөөл тэнгүү төлөвсөн юм нөгөө хүн нь таалагдахгүй байх гингүүт нь хурдаг ч юм уу тий. Тий ингээд Google Maps-аа хараа явж байгаа чинь чи яг зөв явж байгаа юм уу гэдэг ч юм уу тий. Тэнгүүд бүр ингээд бүр гэж нөгөө хасаал ирж байгаа юм чинь. Яг тэр мэр жижиг юмнаас олдог баха. Тийм баг. Тэгэл 5 минут алхнаа гэж хаач. Йоо ямар удаан юм бэ? Тэг 5 минут чинь болцсон юм шүү гэж юм уу те. Найзуудтайгаа л явж байгаа гэдгээ. Тийм болдгоо. Тэг найз залуутайгаа явж хахад бол би ерөөсөө Google Maps-аас хардггүй бүх юмаа найз залуудаа даатгаа явчихдаг. Тэгэл тарихгүй шиг ер нь болцдгоо. Тэгэл гэтээ яг хуу зарим үед бол даалгавраа хувааж аавна. Жохон тэгэл бухимдах гал ирэнгүүт нь за илүү би Google Maps-аар аль юм болов гэж хараад л нөгөө олж болохгүй яа юм уу гэгээд ирэнгүүт нөө санаа шөвч. Тий аль яаж юм бэл тэгэл ер нь зэрэг уралж болохгүй юм бэл. Тэгэл би нэгэ тайвшруулаа. Чи яа нүунийг аялах ч ус ам ядарт юм билээ штий. Өдөр ч хүү яваад. Тэгэхээр нүү ядарч мадраа тэгээд бас өсөж мөсгөр хүү яг ууралт юм бэл. Тий сайхан амраал хойлоо тэгээ ерөөс уур хүрээг юм биш үү? Итали. Юу яаж 10 хойлоо чи сайхан 12 хүртэл унцсан хүмүүс одоо яаж ядрах вэ? Тэгээ хойлоо санаж нү явж байгаа л. За суух уу? Сууч сандал олдог болно. Явж байгаа суугаад тэг явж байгаа юм идэл тэлхтэй ер нь уурлаг байхаар. Ааха. Тэгээс төлөвлөгөөг юм чи. Тийм. Цаг маг авахгүй аяллаа бас нэг сайн тал бас байна тий. Тийм тэг яг нэг би ингээд нөгөө гадаад найзуудтайгаа аялахаар нэг амир төвхтэй юм заа. Мөнгөө хэмнэх гээд идэг. За би ингээд тэнэргэл гоё ресторанд орчих. Энэ гоё энэ боё ингэнгүүд үнэтэй наа гэж тэгэж мингүүд миний бүр ингээд ганц амарлаланд явж ич юунда мөнгө бодоод байгаа юм бэ гэж нөгөө гадаад хүмүүс ч амар мөнгө хадгалдаг. Тэгээ зарим хүмүүс амар тэгээд идэг. Тэгээ зарим нь айгу тиймээ гэл тийм. Тэнгүүд бас яг ямар хүнтэй явахаас сайн бодох хэрэгтэй хүмүүсээ. Нэгэд мөнгөө одоо цуглуулж байгаа төлөө авч байгаа юм чи мэдээж гоё газар гоё юм идэл гоё мэн л үзэх гэж явж байгаа тест тий. Тэгэхгүй тэгээ хамгийн юм дээрээ бас химнээд гоё одоо тэр хоол машин идэж мэдхгүй тий. Яах мэдгүй яг тийж аялдаг хүмүүс байдаг ахalta зүгээр тийм хүн одоо аялдаг хүмүүсээ тийм аялдаг хүмүүстэйгээ яваал нөгөө нэг гой мөнгө өрдөг хүмүүстэйгээ яваа тэгээ таарах юм шүү. Харин тий яг тэр хүмүүсийг л олох хэрэгтэй шүү. Жим би ч одоо нэг 27 оны зэн ингээд гадаад найзуудыгаа дагуулад Монгол явъя гэж яриад байгаа байхгүй юу? Ингээд групп үүсгээд тэгсэн чинь нэг Австри найз маань яа би ингээд Монгол явахыг тэсэн яадаг хүлээж ийн. Ингээ миний хувьд бол ингээ тэ 0 мойл айхгүй ингээл Монголын хээр талд гэр мэрт унтна хэрнэ. Амаа ингээ би өөрийгөө ингээд амар юм чаленж хийж байгаа юм шиг санагдчихэв. Би тийм мэдрхийг хүсэж ийн гээл цаа. Тэ ингээд тэрний хувьд ингээд 0 мойл ч айхгүй ус мус ч айхгүй тийм газар хонох нь амар сонирхолтой байгаад байгаа шүү. Би за окей. Тэр юм чи үзүүлээд өгье л та. Тэр чи яг тийм нэг гой нүд хэр газар мазар байгаа юм чинь тэгээл бас тэгээд нөгөөний юм уугаа Европод чинь тийм дуртайхаа тэднэр чинь угаасаа уул муулан даврал байхан цайхан бэртүүстэй тэмтэй ч байдаг юм шүү. Ханд Хартлээ. Гэр дунтмаар мунтмаар сарлаг хармаар байна. Гэсэн сарлгийн суумаар энэ гэж байгаа шиг би өөрөө ч ууж үзээгүй. Тэгэл чи тэг яаж тэр хүмүүсийг дагуулж явах та? Харин яа би одоо ингээ манай нэг найз гэдэг байхгүй юу? Хуучин минь Австрид гэсэн тэр жоохон аялал жуулчлалын компани ажилтсан юм шиг үлээ гэж ажилтдаг. Тэрнтэй холбоо барьж байгаа л ер нь жоохон тэр найзгаа л дагуулад авч гэж бодож байна. Түр хийх юм уу тэр найз түр гайд. Аха. Тэгээд яг тэрийг дагуулж аваад тэнгууд бас нэг туршлах хуваалцсан ингээд хүмүүсийг ингээд гадаад хүмүүсийг дагуулж явуулсан найзуудыгаа сонсон бод Монголд машин түрээслэх амар үнэтэй тийм бэ? Тийм. Тийм ингээд машин түрээслээд явах ч амар үнэтэй. Тэгэл ер нь бүх юм үнэтэй гэж хэлээ Монгол. Тэгээ ингээд буудлагыг ингүүд чинь буудал чинь бараг хоногийн 300,000 цанга. Нэг өөрөө эсвэл бараг зарим нь хүнийхэр тооцдог. 300,000
500,000 гүйлхүүд. Нэр Тийм гэсэн. үү? Монгол Гайгүй буудлууд юм болов уу? Тий яг одоо ингээл хөдөөгөр явж байгаа л нэг халуун ус мастай буудалд нэг орох гол Хөдөөгийн буудал 300 гэж юм тий. мэдхгүй тэрэлж мэрэлж ч юм уу одоо нэг юм одоо тэр гой мовд идэг нэг гоё хотел нэгтцсэн билээ шүү дээ. Гоёуд нь л үнэтэй. Тэгээ баг онцгой хотелд орж ирснээс майхан бариад явсан нь хамаагүй дээр. Гэтэ яг хуу заримдаа нэг юм халуун ус мастай газар оронгууд орыг гэж бодонгууд тэр нэ бүнтэд гэсэн ячгүй газар нь орч игээл. Тэгэл за тэрийг яг хуу тэр ондоо л бодъё гэж бодож जैन. Ер нь бол жоохон бодохоор жоохон стресстэй. Хэдэн хүн явах вэ? Ер нь бол нэг 10 хүн гэж бодож जैन. Бүх найзуудаа тагуулж явчихсан. За 10 биш юм аа гэхэд 7 мол бол болох хаа. Зарим нь бол яг хуу тэгж байгаа тайруулъя гэл тэгчэл аваад. Арай л хүн дагуулж явдаг юм шүү. Харин TV тэгэл бөөнөрөө явал гоё штэ гэл тэгэл. Чи тэг ганцаархнаа Монгол юм. Тэгээ манай нөгөө нэг бас нэг Монгол найз байгаа штэ. Гэтэ тэр бүтггүй Монгол мэддэггүй. мэдгүй. Би чамд л найзж штэ. Өөрөөр игээ ч аялуулж чадахгүй ч. Монголоор. Тэгснээ найзуудыгаа дуудаад байгаа юм чинь Монгол яв юм аа гээд. За би л яста мэдгүй нэрээ тийм тусгай компани нь л одоо ханддаг бах та тийм төрмөр хийдэг тий. Тэгэл яг нөгөө нэг яг анханасаа л нөгөө нэг хүмүүсээс мөнгө хураачих хэрэгтэй гэсэн. Одоо яг за энэ аялалд бол одоо тий хүнс мүнсээ аваад ер нь хүний тэдэн евро болох юм байна ч юм уу тий. Хүний 300 евро. Тэгээ 300 еврогоо аваад одоо би дансандаа хийгээд тэнгуү тэндээсээ бүх юмаа төлөөл тэгэл үлдэх юм бол хүмүүстэй аваагаа буцаагаад өгнө. Үгүй бол одоо ингээл нэг дэлгүүр ороод за ингээл би энийг лавна чи энийг лавна амар ядаргаатай мэн тий. Ядаргаатай байдаг. Тэнгүүд яг ингээл хүмүүсээ юу? замын үнсээ шууд фонд цуглуулаад тэндээсээ аваад энэ хоолыг чи идэхгүй л тэгээ их хөвдөө ч юм уу те явъя л гэж бодчихээ. За амжилт. Харин тэгээд жолооч молооч хүмүүс авдаг гэсэн тэгээд жолооч чинь бас үнэтэй гэсэн. Машинаа түрээсэлж аваад тустай ахиа жолооч. Яагаад өөртөө бач. Тэгвэл тэгэл өөртөө барьмааргүй л идэм бил хөдөөний зам амчин. Тэгэл мап запа мэдхгүй тий. Зам мэддэг хүмүүнтэй явна. Тэгэл хээр талд хонж моно ямар ч замд хонох юм бэл мэдхгүй шүү дээ. Тэр чи олуулаа хэр чи бүр их машин дүрслэх юм шүү. Тэгээд хамаатан садныхаа машиныг бүгдийг л гуйхахтаа л гэж бодчих. Тэгээд одоо машин түрээслэх нь ч сайшин бодгоор толгой өвдөд байна. Чи явахгүй 27 онд. 27 онд танаа түүрт үү? Тий. Манай түүрт нэгтэй ч боломжийг ашигла. Бас тажгүй санаа. Чамаг хэн татчих ин ядаж ганцаар. Йоо ээж. Өдөө би бүр тоогооч авч явъя л гэж бодож байгаа. Яаж тоогооч авчих вэ? Үгүй тэгэл нэг хөөрхөн тоогооч хичээг авч аваад хоногийн цалинжуулаад тэгэл тэр их ч замдаа хийгээд. Тэгвэл би яг нөө нэг тийм ганц манцны хоол идэхээр амар хотод модод өвдчихдэг байхгүй юу? Тэгэл удаан шарсан тос мосон тэр олж хийж байгаа шүү дээ ганцнууд чинь. Тэрний оронд яг тоогоочтой яваа шууд хэрийн гал дээр ингээд хоолой ичихээр амар гоё идэг. Тий. Би юу тгийл гэж бодож чинь тэгэл би одоо тэгэл тэр олон хүний хоолыг хийгээд явж хийж гэж явах уу би ямар та нар ажилтна үгүй баг уурлах байлгүй хүмүүс рүү чи энийг хиймээ гэж уур. Бас нөгөөний гадаадууд чинь бас янз бүрийн мэдүүл хасах гизмэцэн өвччих юм шүү дээ. Монголын хоолыг идэж чадах байгаа. Харин тийм ээ тэгэл тэрийг бодчихлаа эндээс тэгэл аюу нэг иддэг одоо жишээлбэл песто идэн штэ шууд ингээд гомд ингээд хойлоод ичдэг. Тийм песто авал not fault тиймэрхүү юм авал явъя гэж бодож чинь тэгэл. Гэтэ Монгол хоол айгу сайн иддэг ер нь бол. Бууз муу суушур идэлээд шин. Махан л жоохон хурцлахаас ш. Харин. За тэгвэл амжилт. Үгүй чи чинь хантайгаа шүү дээ. Өөрсөндөө амжилт хүсцгээ. Юу би хэлээгүй шүү. Бодож үзье. Айлтгийцэлтэй. Чам тэгвэл Европоос одоо нөгөө нэг аялсан хотууд тасч байна шүү дээ. Аль нь хамгийн гой санагдсан бэ? Надаа Европоос хамгийн гой санагдсан газар Сицили нээсэн.
Тэгээд бас Испани ер нь Майорка амар гоё ус нь юм цэв цэнхэр өнгөтэй. Тэгээ ер нь 5-6 сард явхад амар гоё. Ийм халуун байж чаддаг. Майорка. Тэр Майоркаар чи нөгөө нэг Америк германууд явдаг гэж заяа. Тэр нөгөө герман чи нөгөө 16 үтэл лөө. Бундсланд ч үүдэг лээ. State 16 state тий. Тэгс чи Майоркаг 17 дахь state Майорка. Яа тэгэл германууд очор даун герман тэр нөгөө жуулчдын хан хихин герман мэддэг германууд амир явах туртагс тийшээ. Юм бол Майорка. Бодлын хүмүүс нь германаар ярьдаг шүү дээ өдөөс. Харин тэгээд дандаа хавдуулах гэж байна тий. Гэхдээ ус мус нь бол үнэхээр гоё эсаа. Бүр ингээд амар гоё. Надад Испани амар таалагдсан. Хямдхан. Тэгээд Испани таалагдсан, Италийн, Сицилийн таалагдсан. Тэгээд Сардининаас явж үзмээр байгаа одоо. Юуны Сардин? Ханад. Итали. Хамгийн бараг гоё цэнгэг устай нэгсэн бараг дэлхийд. Тийм Грекас гоё. Уснаас амар гоё цэв цэнхэр өнгөтэй. Тэгээд ер нь Европын яг гоёгаа бүгдээрээ л гоё. Чи устай газар л дурт юм шүү. Тийм бэ тэ нэрээ. Далаатай газар дурт. Надад болохоор нөө юун хотууд гоё санагдаад нэг тийм дээр үе нөө Европ стайлтай. Чин Вин одоо амар гоё санагдсан. За одоо нөө нэг барилгууд нэг амар дээр үе Европ. Тэгээ Праг амар гоёсэн шүү. Яг нэг нөгөө дээр үеийн яг нөгөө хотын нэг хэсэг нь яг юм яг дээр үеийн хаюунуудын хадгалаад үлдсэн тэгээл аль годамжаар дундуур нь явахаар яа нөө тэр дээр үе Европтай юм шиг. Надад тийм хотод нугас Европ маягийн. Чи болохоор нэг тийм Европын дулаахан гоё нэг ус мустай грек мэт юм шүү те. Тийм бүр амар далаад тийм нөгөө нэг далаатай аялалт айгу туртай мэлээ. Ял болох далаатай аялал руу явчих гал амар хичээгээд идэг санагдсан. Хотын аялал тэгээд яг тэгэл Европ яг өөрлөлтөө гэтэл нэг тийм амар. Окей. Чи өөрөө Вин амьдардаг болохоор тэгэл хотын аялал сонирхолтой шүү тийм шүү. Гоё хотод амьдардаг болохоор магадгүй л энэ. Өнөр чамд яг зөвлөх Европ дотроо зөвлөхөд яг ямар зөвлөхөө өгөх юм? Юуг анхаараарай. Чи нөгөө нэг сая хийсэн ш нөгөө нэг хэрэв унтлахын нөгөө нэг автобус биш. Яг тэр нөгөө онгоц эсвэл метроныхоо билетийг эртгэн захиалчих юм бол бас хамаагүй баг адилхан зүгтэж моддог тэр унтлахын бас аль болох унтлахын одоо тэр автобусыг сонгох хэрэгтэй миний зөвлөгөө. Тэгээ хоёр дахь зөвлөгөө нь яг уу одоо чинь яг нөгөө нэг очиод хийж үзье гэж яг бодсон байгаа юмныхаа билетийг өмнө авчвал зүгээр юм бил. Тэгэхгүй бол яг нөгөө нэг очихоор ингэ дууссан байдаг. Чин би нөгөө Амстердам явсан чинь нөгөө Ван Гогийн музей орж үзэн гээд бодсон мэс ахгүй юу? Тэгсэн чинь тэгэл очиод билет аав үүднээс ингээ бодсон мэс чинь дууссан мэс. Зарагдаад. Би бас яг тийм алдаа гаргасан. Харин тий. Тэгэхээр яг нөгөө тэгж заавал очиж үзэн гэж бодож байгаа хүмүүсээс үсээ тэгээ юу гэдэг тэрнийхээ билетийг өмнө авчих. Инглиш миний зөвлөгөө. Yes. Тэгэл Парис явхад би бас яг бүх билетүүдээ өмнө захиалчаад явсан. Харин тэгэл слотууд нь бас таарахгүй. Эртхэн л тэр үзэн юмнуудынхаа билетийг захиалах хэрэгтэй юм билээ. Тийм тэнгүүд бас нэг надад зөвлөх юм амралтанд явж хагаад ямарваа нэг юм таалагдах юм бол эсвэл яг тэр ямиг үзмээр санагдах юм бол хизээч за би энэ газар ахаад 2 хоногийн хэмжиндээ ч юм уу 3 хоногийн хэмжиндээ маргааш ирээд үзчихье. За энэ тэгээд ахаад тааралдах байлгүйдээ гэд авахгүй явах ч юм уу үзэхгүй хизээч бити яваарай. Тэр моментаа ашиглаад таалагдсан юм байвал аваад үзмээр байгаа бол яг тэрийгээ тэр үедээ л үзэх юм бэлээ. Би ингээл одоо сая явж байгаа л за энд ингээл 2-7 хоногийн хэмжин гэл тэгэл байхгүй. Тэгэл яг л тэр юмаа яг энэ моментта авмаар ахын бол шууд ав. Дараа ихэж ийм таарлтдгүй sorry хүмүүсээ. Тэг өөр юм гараал ирдэг. Тэгэл яг нэг юмыг үзнэ гэх юм бол яг л тэр өдрөө үзцгээгээрээ л хийж хэлээ да. Тэг авах хэрэгтэй одоо сувенир мөрөө тий. За дахиад би бас яг тэгсэхгүй сувенир хүмүүс давна гэж бодвол за тэгэл чи сүүлийн өдрөө тэгэл бүгдийн цуглуулж штэ мөглүүлж штэ ни дараа авъя мараа гэж боцчих. Сүүлийн өдөр нөгөөнийг харсан юмнууд нь олддгүй. And тэгэл сандрал хүй нөгөө сувенир тиймэрхүү маань хараал шууд харснараа даваал. Яа хямдхан олдно гэж бодооч чирэггүй бас олдохгүй. Тэмдрээ нэг
хитгэн нэг 1-2 евроогоор л мэдрэх байх тий. Тийм дээ, ер нь бол амралт зугаалганд явчаад бас өөрийнхөө яг нөгөө тарих толгойг яг унтраах хэрэгтэй. Хизээч ажиллаа бодож болохгүй. Стрессээ бодож болохгүй. Ингээд за би ингээ амралтан дээ шүү гэд тэрийгээ бүр өөрөө механикаар хийх хэрэгтэй юм санагдсан. Тэгэхгүй ингээд хичнээн гоё газар яваад тэр өөрийнхөө тэр бодол стрессээ удирдах чадахгүй байх юм бол мянга гоё амралтаа айгу муухай болох боломжтой юм би гэдгийг би бас анзаарсан. Тэгэл ингээл амар гоё ингээл массажинд орж байгаа гот чинь ямар ч нөгөө нэг юм анхаарал сарниулах юм байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэл уцаа оролдохгүй яг л ингээл массаж хийгээл ингээл хөвтөж байгаа гот чинь ингээл бас амар хогийн новшин бодлоод орж ирж байгаа байхгүй юу? Йоого яана яаж байгаа бол даа л даа гэл ажил бодол орж ир. Тэгээ нэг ихний 3-4 хоног тэгж аваад би бүр өөртөө за бойл. Инх юм бол ингээд амралтай амар муухай болох юм байт. Тэгээ автоматар бүр ингээд өөртөө хэлээд механикаар суулгаж байгаа. Тэгээ өөрийнхөө бодол санааг жоохон цэцэлсэн. Тэгэл нэг нь л амралтаар явна гэж шийдсэн бол тэр ажлын стресс янз бүрийн юм шууд бодохгүй байх л. Дараа нь яах вэ гэж стресстэй хамаг гоё амралтаа муухай бол чи энэ 2-7 хоногт юу хийв? Би юу ас түрүүч 2-7 хоногт ажиллаа хийсэн. Би бас нөгөө нэг намайг амралтанд авахаас өмнө юмаа дуусгах гэж заяа. Би тэгсэн чинь нөгөө би код хийж байгаа шүү дээ. Миний код ажиллахгүй байхгүй юу? Би тэгээ чам шиг яасан гэж шүн унтж байгаа шүү дээ. Тэгсний үүрээр нөгөө нэг кода бот сэрж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө буурайс нөгөө алтаа нөгөө орж ирээд байл яг зүуд. Би тийсгтэр алдсан юм. Өглөө босч ирж мэрээ. Йоо, бас тэнээс жоохон стресстэй шүн бодож сэрсэн шүү дээ. Харин тэгж аваад яа хүн яг нөгөө стресстэйгээр сайн унтаж чаддгүй мэт шүү дээ. Би тэгтээ жоохон одоо залуух. Одоо залуух нь бүр залуух байх та. Ерөөсөө тийм юм нойрны асуудал байдгүй шүү надаа. Тэсэн чи одоо бүр үүрээр сэргэдэж шүү миний найз. Харин тий. Эсвэл нас явах тусам яд юм уу? Насны намраа найз. Амархан нөгөө нэг сэрж мэрдэг болт юм ааш тий. Би бүр намл унтдаг гэсэн. Одоо тийм амар 12 хүртэл унтд юм да. Хөө амар сэрэг одоо яг 12 хүртэл унтна л да. Одоо хасан санаар гэтээ дандаа сэрдэг амар шүнжэнгөө сэрэл. Тийч. Тэр яг насных би бүр тэгэл яг ингээм амар стресстэй үедээ мелатонин спрейгээ цацах болоод унтж чаддгүй. Би бас цацдаг аа тэр чинь. Тэгээ яг цацаал би бүр ингээд нөгөө өрхийн эмч дээр очиод би одоо ингээд 6 сар тасралтгүй хэлчлээ зүгээр үү гэсэн чи за та ингээд стресстэй үед хэрглэж олноо ямар ч сөрөг үр нөлөөгүй гэхдээ ер нь яг ингээд завсарлага дунд нь заавалчгүй авч байгаарэ гэсэн. Нэг сар юм уу? Чиний бие чинь өөр ялгаруулахгүй шүү дээ. Тэнийна завсарлага л авах хэрэгтэй юм билээ. Тэгээ Крисмасаа яаж тэмдэглэх чинь? Би одоо 24-нд найзанд очиод тэгвэл манай найз залуутай болсон заа. Тэгээ шинэ найз залуутай бид нөгөө нэг дүүтэйгээ найз залуутайгаа очиод тэгээ тавуулаа. Кино минутээ тоолмол идчихэд тэгсний 25-нд болохоор буцаж гэртээ ирээд тэгээ 25 бидний бэлгээ задлах байхгүй. Бид гурвээ бэлдсэн байгаа тэрийгэ задлнаа. Яа хөөрхийн. За юу авсан? Чи 25 задлах юм бэлгээ? Бид нар бас 25-нд өглөө задлагдаг. Тэгвэл наа чи нөгөө нэг Америк Christmas маягаар юм биш үү? Энд чинь 24-ний ойроо задлагдаг Европ. Гэтэ би яг тэгээ 25-ны өглөө задлалчвал өглөө сэрэл бэлгээ задлал. Гэтэ би бас хэлж болохгүй шүү дээ. Чи юм экстра функшн олдгоо одоо жишээл би ийм л юм одоо ийм 3 ийм юм авах хүсэж чинь энэ дондаас нэг нь авч өгч гэдэг юм уу? Би тэгдүү ш. Тэгэхээр надаа сюрприз нь илүү гой санагдаад идэв ш. Тэгин чи хамгийн нийттэй заяо. Би ерөөсөө хүмүүсээс чи надад тийм нөө лист үг гаргаж өгөх гэж хэлдэг байхгүй. Би яг өөрөө би хүмүүст бэлэх авах дуртай юм шиг л. Бэлгийн бэлгнүүд нь штэ 2 сарын өмнө авсан штэ. Би 10 сард бэлгнүүд авсан. Юу гэдэг хідэн бэлэг аваад байгаа. Тийм их бэлэг авсан юм уу? Би ч бас адвент календар бэлтэх байхгүй. Тэр нь болохоор нөгөө нэг манай сонсогчд тэрэ мэдэхгүй бол нөгөө нэг 12 сар болонгууд ингээд ийм календар бэлгэний календар ахгүй. Тэгээд 24 ширэг тэн өдөр болго ингээд задлагдаг.
Би тэр мэн бас бэлдсэн шүү дээ. 2 сарын өмнөөс. Тийг бахаа угаасаа тэр чинь жижиг юм ийм чинь. Харин. Тэгээ юу хийсэн дотор нь? Гүт хийсэн шүү дээ. Тэгээд одоо чихэр заяо. Чихэр шоколад тэнгүүтээ тэгээ нөө жижиг одоо нөө уруулны тос маск, заск. Тэгвэл өөр тэгээд нөө утасны кейс мэс юу мосор гэх нэг тиймэрхүү жижиг юм надад. Гэтэ бас цаг үргэтнэ. Тэгсэн чинь амар нэттэй тэр хоёроос надад хийцэн байдий. Би мэдээ. Үгүй юу? Хөөрхөн. 24-нд хамгийн том бэлэг нь задлагддаг байхгүй тэр адвент календрын хамгийн том бэлэг нь. Тэгэл тэрийг дараа хэлхий аль нь хамгийн гоё юм. За. Гэтэ одоо яг хөө миний бодож байгаагаар бол мэдээч миний хүсэн бэлэг хамгийн гоё. За. Тэнгүүтээ ахаад 25-нд ахаад том бэлэг өгөх юм те. Тэр нь болохоор яг 25-ны. Гэтэ бид нар нөгөө нэг ингэж тийшээдсэн байхгүй юу? Нөгөө өмнө бид нар киссэнсаа би эндээ бэлэг солилцохгүй юу? Тэгсэн чинь нөгөө амар хитрхийх юм болоод захгүй даа мөнгө зам жоохон хитрхий гараад тэгээ за угаасаа төрсөн өдрөөс бэлэг солилцдог гэж дахиж киссэнсаар бахан мөнгө өрж яхаа ингээд бажеттэй 50 евроны бажеттэй. Тэжгүй. Тэгсэн чинь бүгдээр нь 60 марын еврогоор бас хөөрхөн 10 евро нэмцээ. 60 мараар би эндээ мас юм байлээ. Тэгтээ өрөөд түрүү жил бид нараас 50 евроны бажеттэй байсан хгүй. Тэгсэн чинь тэгээс хөөрхөн болсон юм. Тэгсэн чинь энэ жил болохоор зүгээр дахиад 50 евро дахиад нөө бажетанд даа штэ. Гэтэ нөө надад жоохон хувитрахтай санагдаад одоо тэгэл нөө өгдөг юмнуудаа л өгнө гэж бодоод би тэгээд ийм юу гаргасахгүй юу. Тема. Димтэй. Дим нь юу гэж? За. Тэр нь үсвэхээр одоо нөгөө нэг бид нар чинь 3 амир Japon дуртай байхгүй юу? Тэнгүүтээ Japanтай холбоотой одоо Japan маягийн бэлэг өгөх байхгүй юу? 50 евро нэг тийм Japan дурах одоо Япон юу ч яаж болно? Японы юм өгөх. Тэр санаа амир гой санагдаж байгаа. Би чинь ер нь бэлэн нөгөө хүмүүс сонгох амир дуртай болохоор надад ингээд ийм теман байвал ингээд наач надад амир гоё авахгүй гэсэн. Тэгсэн чинь за тгий мэг гэсэн. Тэгснэ хайсан чи юу ч олдохгүйсэн шүү. Нөгөө чинь стресс гэхдээ бид нар бүгдээрээ бэлгээ аваад дууссан байт юм аа. Йоо. Би болохоор нөгөө нэг тэр хоёрын би энд авсан юм мэдж байгаа штэ. Тэг яг хөөх юм нөгөө нэг мүүжи мэдвүү. Нэг Uniqlo шиг нэг тийм брэндэд тахгүй Японы тэрний нөгөө нэг пажама авсан байхгүй тэгсэн чинь амар нийтдээ юм Япон нөгөө нэг кимоно маягийн пажама. Хөөрхөн байгаад тийм пажама авсан манад харин тэр манад хэрэг сонсвол идчих юм. Хөөрхөн гэдэг хөвчлээ бас тий. Тэр биш л амирч надад л амар гоёсэн. Чи зохиосон. Япон юу ах вэ гэж. Надад бүр амар санаанууд байгаад байгаа байхгүй юу? Тэр санаанууд тэр би бүр тэр санааныхаа айлыг сонгох мэдэхгүй байх чинь манад дүү. Надад нэг санаахгүй. Йоо. Тэр чам шиг юм биш үү нөгөө нэг жоохон нөгөө нэг хитрхи нөгөө олон нөгөө санаа манаа бодол ингээ юм хүн ингээ юм авах гэж жоо хэцээдэг. Тийм шүү те. Ааха. Одоо болохоор тэр нь амаргүй. Ата бүр амар ингээд ёо энэ их ажлын хажуугаар бас хүний бэлгийг бодох гэж бас лаймал гэж боддог зэ ингээд тэр хүнд ингээд зориулаад бас хамаагүй юм өгчмөөргүй шүү дээ. Харин тэг ингээд тэр хүнийг боддог зэ. За тэр хүн юун дуртай байлаа яадаг үлээ гээл. Би тэгвэл хүмүүс бэлэг өгөх дуртайгаар нэг тип үгээ заяа. Би ингэдэж шүү дээ ингээд нөгөө нэг ийм нөгөө ноутс дээрээ хадгалцдаг байхгүй. Одоо ингэ надаа ингэ зүгээр ингэ байж чадахгүй. Би ер нь энийг амаараа эсвэл энэ амар гоё мó гэж хэлдэг байхгүй юу? Хүмүүс тэнгуут би тэгээд нөгөө нэг gift list гэдэг одоо байдаг байхгүй. Тэндээ шүү бичдэг шүү дээ. Тэнгуут яг нөгөө өдөр нь бодоод ирэнгүүт нөгөө gift-ээс хараад алийг авах гэл. Тэрс ажиж санаас тий. Тэд чинь нөгөө нэг удаа тэгж хийчээ марчдаг байхгүй. Би ийм амаараа гэж хэлчихсэн өөрт тэрийг авахгүй тэгэл марцаа зарцсан гот. Тэрийг ингээл аваад өнгөс. Хүүе би яг энийг амарч чи яаж бичиж байгаа юм чи. Чи яаж үтсий? Тийм нэг санаа байна. Сайхан санаа байна. Надад ч бас хэрэглэмээр юм байна. Хэрэгжүүлмээр санаа байна. Монгол цонголт чинь тэгэл мэдхгүй би ингээд аав ээж хоёр моёроос юм төрсөн өдөр мөдрийн ч бэлэг авч байгаагүй хүн заяа. Бүр ингээд шинэ жил мэлээр ингээл одоо ингээл одоо энд гэдэг шиг чамд зориулаад тэг ингээл том болоод аав ээж хоёр төрсөн өдөр гээл за хэдэн төгрөг эрэхтэй шилжүүлж гэдэг юм уу те. Ингээ зориулсан бэлэг авч байгаагүй болохоор надаас амар шинэ байдаг. Хүнээс бэлэг аавна, хүнд бэлэг өгнө гэдэг. Чи бэлэг авдаг гэсэн аав ээжээс яг зориулсан. Би
Би юу тийш тэр төсөөдөн өдрөөр авдагсан шүү дээ. Surprise бараалуу. Аха. Оо тийм үү яа хөрхий. Тэгээ нөгөө нэг чи тэгээд найзуудаас авдаггүйсэн юм төсөөдрөөр. Та эдээс авдаг байсан шүү дээ. Харин тий. Гэтэ тэр чин Жижигэн л юм бол тий. Сүулт харин тий. яг гэр бүлээс гэр бүлээс үү авдаг байсан баха. Юу н авдаг байсан шүү. Одоо их нэг санахгүй л байна л та. Гэтэ юу нь бол тэгэл авдаг байсан баг. Би ч бэлэг авахаас илүү өөр бэлэг өгөх дуртай юм билээ. тийм. Хайж байгаа надад тэр процесс нь амар надад амар гоё тоххой. Хүмүүс ер нь зарим хүмүүс ойлгохгүй л та. Гэтэ надад бэлэг өгөх дуртай хүмүүс бол ойлгох л. Нэг кино мань дээр гардаг штэ Крис баярлал бэлэг хайгаад тэр юм шиг. Яа 2-3 сарын өмнөөс бэлгэж. Яг үнэн тэгэл 2 сарын өмнөөс би тэр төсөөдөр бэлгэн бас хүмүүс тахта 2 сарын өмнөөс яг бодож эхэлдэг шүү байх уу. Төсөөд налах чинь. За зэвэх хаяа гэж нөө хайд. За яах вэ тий дуртай болохоор л тэгж. Дургүй байсан бол тэггүй л дээ. Хитээс гоё энаас ингээл юм. Би чинь жоохон стресстэй. Яг ойлгож байна ойлгож чинь тэр чинь нөхөө өнөөсөө шүү. Тиймээ бэлэг авах дуртай юу хүмүүс. Надаа бэлэг авахаар амар дарамттай буцаа бэлэг өгдөг гэж байна. Гэхдээ яг ингэ найзуудаас бол авах амар дуртай. Аа. Тэгэл ингээд нэг хаамаагүй хүнээс бэлэг авчаар амар төвхтэй. Одоо шил ингээд манай одоо ингээд найзууд сайн гадаад найз 2 найз маань дэлхийгээр аялна гэж 6 сараар ингээд дэлхийгээр аялсаахгүй. Тэгээ Япон явж ирчээд найз залуу төрүүлээд ирсэн чинь охтуудтай гэд ингээд нарны тос тэгээд нүүрний тосмос аваад ирсэн заяа. Тэгэл би сая ингээл амралтанд явахдаа яа бэлэг авсан юм чигээл бас тэднэрт бэлэг хаах гэж би бүр стресстэй л. Яа амар төвөгтэй юм бэ гээл. Тэгэл гэтээ ах уу гой бэлэг авсан. Тэд нар амар баярлсан. Юу авсан? Зүгээр юм жижигхэн хөрх юм гаранд зүүдэг юм юу. Сувдан нэг юм боговч тэгэл жижигхэн снак маягийн өөр төрлийн бэлэг. Гэтэ олон хүнд зэрэг авах жоохон стресстэй л ялангуяа нөө аялаа явж явах хүмүүс тас юм аа тэгэхээр бас жоохон хэцүү л тээ. Харин ядаргаа идэг те яг аялж явж байгаа хүмүүс бэлэг авах. Өө монголчууд амар тэгт юм шиг те аялахаараа гэрийнхэн бар хамаатан сад хөрштэй авах нь холгүй тийм шүү дээ. Ажлынхаа юу гэдин те хүн болгоно барыг 7 хоногор барыг ирчээл бар хүн болгонд юм аваад тэгдэм л ш дандаа. Тэгтэн штэ бүр ёо. Би ч яг өөрөө ч гэсэн тэгдэлтэй. Тэр Монгол зан үгүй юу? Монгол тэг ингээд мэдгүй хүнд яг зориулж хувц авах чи амар төвөгтэй штэ. Харт. Тийм ч хэр л өргөчн дээр над магнит. Яа одоо манай магнит хөргчээр дөрөв би бүр одоо магнит авмааргүй байна. Өөр гой сүвнэр цуглал өөртөө бас гой сүвнэр цуглуулбал гоё юм шүү гадаадаас аялал би юу нэг тийм үү гэж бодсон шүү дээ. Одоноос ихээ нэг гоё юм дандаа авдаг очиод. Юу гэдгийг мэдэхгүй л байна л та. Би зүр аяг гэж утсан кофений жижиг юм арих юм. Болохоор ийм юу цуглуулдаг юм л ш. Тавгнууд тэр бас уг нь гоё юм бэл. Надаас нэг гол санагдсан юм зарим хүмүүс болохоор яг тийм яг нэг юм цуглуулахгүй яг тэр усаасаа нэг юм антик мантик шопоос нэг юм гоё юм авчдаг. Тэднээс надад гоё санагдсан. Би юу бодоц чинь нөгөө постэр амир цуглуулт юм байдаг. Тэгэл ирч мэрэл тэгэл үнд орно. Дээлсэн чинь бүр ингээ 12 сарын голоор ирсэн чинь ингээ бүх ресторанууд байхгүй болцсон. Манай энд бол гадаа гарахын арга байхгүй. Бэлгийн амар нийт битүү хоёр тэгтээ хамгийн гол асуудал нөгөө нэг солиудны асуудал. Хүмүүс амар сонио юу яагаад гэдэг. Бар би нүргүү солиудад цацдаг. What? Ааха мэдгүй жоохон ингээд бүгдээрээ ингээд нөгөө баярлж маярлаа лууж муугаар мэдгүй согтомогт болчт юм машин заяа. Ингээд баг аюултай гадаа явуул. Ингээд солиуд ингээд дээш цацарч байгаа шүү дээ тий. Тэнгүүт яг нөгөө нэг амар тийм цацарч байгаа нөгөө амар хүн ихтэй газруудаар явуул. Бараг тий солиуданд ноногдоод явлаа. Яа бар хаасаг юм ингээд ямар ч тийм юу байхгүй контролгүй. Тэг гол нь нөгөө нэг амар солиуд цацах хоббитэй ялангуяа бэрлийн хүн болгон солиудууд аваад ийшээ тийшээ яг хүмүүс бүр яг дайн шиг болчдөг гэд тэгж ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь нэштэй ерөөсө бүгдээрээ ингээд авир нийттэй нөгөө нэг бэлэн би шинжилээр очив юу их үг асуудаг байхгүй юу.
онлайнаар тэгсэн ч хүмүүс тань бити гэрээ сагараа. Чи ирж байгаа шинжилээр хайртай мэд таастай. Тэ юу н жоох аюултай. Тэг юу нь бол миний бодлоо Берлин бол хүмүүс гэртэл гаргадаг. Эсвэл тэ дотор яг клуб мобуд гаргаж болно л доо. Гэтэ дараа нь гэрлүүгээ харин штэ тэр чин дуусчаад харьд юм аст тий. Тэр үе чин чи солиотууд нөгөө амар солиотууд чи яваалаа. Аа шүний 2 хүртэл. Шүний 2 бүр өөр хүртэл яг уу клубтайх юм бол болж जैन заяа. Хэрэг чи оноо гаргах чад буцаг гэртээ харна гэвэл ерөөсөө no. Ийм тэндээ солиоцсон оногдож баг юу ч бол магадгүй. Түрүү жил жишээ нэг хүн бас солиотонд оногдож гар маар байхгүй болчихсон. Тэгээ бас юу басны түрүү жил бас солиот бууцсан чинь нэг хүн солиот буудаж цонхон голгоцсон биш чи гэрүүн орцсон. Цонхоор цог муугаа хаагаарай. Тийм би бүр цонхон голохгүй. Үнэ амар уусти. Ахаа ёо. Тийм бол хоёр нь гэртэл яасан дээр. За манайх ч байнга гүүрэн дээр гаргадаг. Гүүрэн дээр солиот буудд юм уу? Үгүй ингээд гүүрэн дээр буудахгүй. Гэтэ тэр манай гэрээ хажуудлын гүүрнээс амар гоё харагддаг байхгүй юу? Бүр ингээд нүдэн дээр ингээд танад энэ авчин гэтэ буудахгүй сте амар. Буудахгүй. Хоол буудал. Гэтэ нөгөө нэг төв рүү орох юм бол яг нөгөө нэг сүүл нөгөө итавент нэг амар юм болсон штэ хүмүүс шахацлтаад яадаг. Яг ингээд төвийг ингээд нэгдүгээр бицэрхээр явах юм бол бүр ингээд битүү. Чи ингээд хүнд дайруулж хүнд бас шахацлтаа. Бас амар юм биш танад. Ийм солиотанд дайруулаад наа чи хүнд дайруулаад. Тий, тэгвэл ингээд тэрхтэйг хүүхдээ түрээ явж идэг хүмүүс байдаг заа юм гадаад хүмүүс. Тийл бүр ингээл тэр яг нөгөө нэг Стефан Стой момент тэр чин зай бүр битүүхэн би бүр ингээд дарагдаж хаалдангаа юмсан заа нэг удаа. Ямар амир. Үнэхээр амир яг тэр түрүү бас явахгүй юм шүү те. Тий. Хүнд дарагдвал ер нь энд шинэ жилээр амир хоолнд ордог хүмүүс гэрте байхыг нэг хүсдэг. За тэгвэл бас хоолнд орж болов юм байна. Энд бол бүгдээрээ гэрте гэрте. Яг нь залуучууд нь тэгэл залуусан нөгөө клубтэй тэмдэглэлэх. Тэгдэл ах тий. Манайх чал клуб. Тэ жоохон юмтай гарууд нь тэгэл би нөгөө солиотой нэлж шүү дээ. Манайх тэгээ нөгөө Берлин нөгөө солиотын 20 тавих гад гэсэн чинь 2 сая хүн гараас зурсан шүү дээ. Дэмжиж ийн гэд данч тэгээд юм болоогүй. Чаас. Данч дэмжигдэг юм шүү. За тэгээд стор бүгдэнд нь одоо 100 сараа сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Тэмдэглэдэг хүмүүст нь. Тэгээ хоёулаа тэгээд шинэ жилээс өмнө дугаар оруулах болов. Яг чадвал оруулна. Яг чадвал оруулах. Хэрэг чадахгүй бол бүгдэнд нь бас шинэ жилээ сайхан тэмдэглээрэй гэж хүсье. Yes, шинэ оны минь тэгээ шинэ ондоо эрч хүчээр дүүрэн аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн ухтаарай гэж хүсье. Тэгээд дараа уулзтлаа. Түр баяртай.